сайн бацхан уу? Намайг Ана Үжин гэдэг үнэртэн зохион бүтээгч. За тэгээд Америк нэгдсэн улсад анх 2015 онд яг үнэртэн бүтээх сургалтанд суугаад яг өөрийн үнэртэн бүтээх эрхээ авсан сертификаттай хүн байна. Миний нэг өдөр юу нэг маш завгүй өнгөртөө. Би өглөөс сэрэл яг ажил дээр очсноос хэцүүлэл орой гэртээ харин хайрлаа яг юм нэг галзуу өний өдрийн тэмдэг шиг ийш тийш явж гүсээр агаалт таардаг да. Үнэртэн усыг 2017 оноос хойш хийж эхэлсэн. Тэгээд өөрөө хамгийн ихний үнэртэн усыг 2018 онд яг гардаж авсан байгаа. Бэлэн бүтээгдэхүүн болгож авсан байгаа. За одоо болохоор би яг 2 эмэгтэй үнэртэн ус, нэг эрэгтэй үнэртэн усыг зохион бүтээчихсэн. Хүмүүс аяг асуудаг яг үнэртэн зохион бүтээгч гэхээр яг тийм сонирхолтой ч юм уу эсвэл цаанаасаа яг тийм үнэртэн усыг анхнаасаа зохион бүтээх хүсэл байсан уу гэж аяг асуудаг. Тэг миний хувьд гэх юм бол гадаад худалдааны менежментийн одоо менежерийн мэргэжилтэй. Тэгээд яг эх орныхоо эдийн цагт одоо нэмэр болох ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэр болж чадах вэ гэсэн аяг тийм бодолтой дарагддаг байсан. За тэгээд яг үнэртэн усыг зохион бүтээж үзье. Яагаад Монгол үнэртэн ус зохион бүтээж болохгүй гэж ер нь энэ тал дээр энэ салбарт үзээд алдъя гэсэн одоо өөрийн чин хүсэл сонирхлын үндсэн дээрээс зохион бүтэе гэсэн хүсэлтэд хөтлөгдөөд тэгээд зохион бүтээгч болсон байна. 2021 оны одоо Shark Tank-аар орсон. Тэгээд тухайн үед яг Shark Tank-аар орж байхад би бол бас маш айцтай байсан. Тэгээд яг Монголын одоо мэдээж том мундаг хүмүүсийн өмнө яг бүтээгдэхүүнээ танилцуулаад, бизнесээ танилцуулаад хөрөнгө оруулалт авч чадах болов гэдэг бол миний хувьд маш том сорилт байсан. Тэгээд өөрийнхөө одоо тэр айцыг даван туулаад Shark Tank нэвтрүүлэгт орсон. Тэгээд яг 5 Shark-ийн хамгийн сүүлийн Shark дээр нь мөнх насан Shark таараад тэгээд мөнх насан Shark бол тэгжсэн. За би чиний хүсэл мөрөөдлийг чинь дэмжье. Тэгээд хоёулаа хамтарч ажиллая гэд яг санал нийлээд тэгээд хөрөнгө оруулалтаа яг тухайн үед бол авсан. За тэгээд түүнээс хойш битэрийн тасралтгүй 8 сарын одоо үнэртэн ус хөгжүүлэх ажлын үр дүнд одоо энд харагдаж байгаа Delay гээд энэ үнэртэн ус маань бол гарч өгсөн байгаа. За тэгээд би бас энэ ташманд мөнх насан Shark-таас маш их баярлалаа гэж хэлье. Яагаад тэгэхээр бүтэн 8 сарын хөгжүүлмэрийн дараа битэрийн хамгийн ихний үнэртэн ус бас яг гар дээрээ бэлэн болоод одоо яг 14 онж байна. За одоогоор яг эрэгтэй нэг төрлийн үнэртэн ус, эмэгтэй хоёр төрлийн үнэртэн устай байгаа. За тэгээд ерөөдөө бол яг цаашдаа төрлөө нэмнэ гэсэн одоо чин хүсэл эрмэлзэлтэй явдаг. За яг та бүхэнд энд харагдаж байгаа ажлан Delay гэдэг эмэгтэй үнэртэн ус маань энд байна. За 01 буюу 01 гэсэн дугаард эрэгтэй үнэртэн ус маань бас энд харагдаж байна. За хамгийн анхны эмэгтэй үнэртэн ус маань аль хэдийн зарагдаад дуусчихсан. Америкт үйлдвэрлэсэн. Тэгээд аль хэдийн зарагдаад одоо борлуулагдаад дуусчихсан байгаа. Тэгээд дахиад үйлдвэрлэх бол маш одоо урт хугацааны ажил байгаа учраас тэр үнэртэн усны хувьд бол үйлдвэрлэх одоо боломжгүй байгаа. Тэгэхээр яг манай брендийн хувьд бол яг нэг эрэгтэй эмэгтэй ус, нэг эрэгтэй үнэртэн устай яг одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд үнэртэн усны хувьд бол хамгийн чухал сүнс бол мэдээж хэрэг үнэртэн усанд ордог нот нь байдаг. За тэгээд энэхүү нот бол бүгдээрээ одоо манай улсын хувьд гэх юм бол гадаадаас авдаг, за Солонгосоос авдаг, Америкаас авдаг, Оросоос авдаг, Хятадаас авдаг гэж ерөөсө бүх зүйл нэг гадаад улсаас одоо хараад байдаг. Тэгээд хүмүүс нэг зүйлийг надаас аяг хасдаг л та. Тэрний юу гэхээр үндэсний үйлдвэрлэгч байж яагаад үнэртэн ус чинь 30 мг хэрнээ одоо яг импортын бүтээгдэхүүнүүдтэй одоо адилхан үнэтэй байгаад байгаа юм бэ? Бараг илүү үнэтэй байгаа юм бэ гэсэн асуултыг аяг асуудаг. Тэгээ бид нар болгонд ганцхан зүйлийг аяг хэлэх үүсдэг. Юу гэхээр манай орн бол өөрөө аяг үйлдвэрлэгч орн биш. Дандаа бүх улсыг бүх зүйлээ гадаадаас импортоор оруулж иж авдаг. Тэгээд яг энэ импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд маань өөрөө орж ирсэн түүхэд маань өөрөө маш үнэтэй орж ирдэг. Тэгээд мэдээж Монголдо энэ бүх зүйлийг угсраад энэ бүх зүйлийг ингээд хийгээд хичээж байгаа. Манай бүтээгдэхүүнүүд бол үнэтэй бас бол ер нь ялангуяа лакшри төрөлтөд ордог. Тэгээд айл болох хэрэглэгчдэд татахын тулд тийм үнэтэй үн гэхээс илүү ашиг болох гэдгээс илүү ерөөсөө л үнэтэй соёлыг Монголдо түгээе. Монгол хүн хийж чадсан, Монгол эмэгтэй хийж чадж байгаа бол дэлхийд яагаад энийг гаргаж чадах болохгүй гэж яагаад энийг ингэж бид нар чадсан гэж одоо хийж болохгүй гэж гэсэн үндсэн слогон тэр логон дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас бас үний хувьд гэх юм бол тийм хит үнэтэй биш байгаа шүү. Тэгээд хэрвээ бусад үнэтэй харьцуулахад илүү үний хувьд өөр байгаа үнэтэй санагдаж байгаа бол бас хүндэх шалтгаануудыг маань ойлгоорой гэж хэлмээр байна. За 2018 онд
анх эхнийхээ өнөртэй усыг одоо гаргахтаа Америкт байдаг өөрийн химийн үйлдвэртэй одоо харилцаа тогтоогоод за тэгээд тухайн одоо монголоор хэлбэл мэрэгжлийн хяналтын албалтад тэнд бол арай өөрөөр нэрлэгддэг. Тийшээ өнөртэй усаа явуулаад хүний биед аюулгүй хоргүй гэсэн гэрчлэгийг аваад за тэгээд өнөртэй усны ноу хав болон яаж бүтээх бүх технологи авч яваад үйлдвэртэйгээ уулзаад за тэгээд үйлдвэртэйгээ уулзаад химчтэйгээ харилцан ярилцсны үр дүн дээр бол өнөртэй усыг бол яг тухайн үйлдвэрт бол үйлдвэрлүүлсэн. За Монголд бол яг миний лаборатори гэх юм бол яг тийм Америкт хүмүүсийн нэг юм сэтгхүүд кинонд дээр ч юм уу гардаг шиг нэг амар том үйлдвэр лаборатори бол байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө химийн урвал бас ордог. За тэгээд дээрэс нь эфирийн тос за тэгээд өнөр барьцлуулагч, докторжуулагч гэх мэтчлэн бас жижиг сажиг химийн нэгдэл орсон зүйл байдаг учраас юм харанхуй одоо лабораторид бол өнөртэй усаа гаргаж авдаг. Тэгээд ер нь бол өнөртэй усыг юм харанхуй орчинд хадгалах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийг бол хүмүүс тэр болгон мэддэггүй. Хайрцагтай бас хадгалах хэрэгтэй байдаг. Тэрийг бас тэр болгон мэддэггүй. За тэрийг бас магадгүй зөвлөгөө маягаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Тэгээд ер нь бол яг үйлдвэрийн хувьд гэх юм бол Америк нэгдсэн улсад бол анх байсан. Одоо л яг Монголда цэвэр үйлдвэрлэж байгаа. Өнөртэй ус цохон бүтэхний давуу тал нь юу байдаг гэхээр хүн яг өөрөө хүссэн үнэрийг гаргаад аавна гэдэг бол нэгт сэтгэлийн тийм таашаал авдаг. За тэгээд нөгөө талаар гэх юм бол өнөртэй ус өөрөө бүх төрлөөр хэрэглэгдэж болдог. Эмчилгээний журмаар хэрэглэж болдог. За хүн өөрийгөө сэргээх журмаар хэрэглэж болдог. Тайвшруулах, амраах зорилгоор бас хэрэглэж болдог. Тэгэхээр яг өнөртөн цохон бүтээгчийн хувьд бол би хэрвээ ядарсан үедээ за яг нэг өөртөө эдгээр тосуудыг холиод, эдгээр нийтлүүдийг холиод өөрийгөө сэргээчих юм байна да гэд өөрийгөө сэргээчихдэг. За үнэхээр ийм ачаалттай өдрүүд байсны дараа орой гэртээ хараад яг тухайн одоо нариусан амраах одоо нийтлүүдэд өнөрлөөд амардаг байх жишээний ер нь бол яг өөрийнхөө одоо хурцлтай байлгах, хажралтай байлгах, тэгээ амраах, за тэгээ тэр мэтчлэн өөртөө бол яг үнэртэй ус зохион бүтээдэг хувийн хувьд бол үнрээр л эмчилждэг, үнрээр л өөрийгөө өөрчилждэг, үнрээр өөрийгөө ингээд илэрхийлждэг. Өнөртэй усны хувьд гэх юм бол хамгийн дээд нь 5 жил хэрэгэлдэг өнөртэй усыг. За тэгээд ер нь тэрнээс доошоо яг ямар төрлөөсөө шалтгааллах вэ гэдгээс өнөртэй усны маань одоо хэрэглэх хугацаа маань явдаг. Тэгээд ерөнхийдөө бол 5 жил тэгээд 1 жил 3 жил гэж явдаг. За тэгээд миний өнөртэй усны хувьд бол хамгийн дээд нь 2 жил хадгалах хугацаа байгаа. Яагаад тэгэхээр одоо орж байгаа нийтлүүд маань өөр химийн нийтлэл нь арай бага, байгалийн өнөрт тоснууд их учраас ер нь бол 2 жилийн хугацаанд л хэрэглүүлээд зохистой. Ер нь бол яг би өнөртэй усны зохион бүтээгчийн хувьд яг Монгол эмэгтэйчүүдийн хамгийн дуртай нотнуудыг бол өнөртэй усанд оруулж өгдөг. Тэгэхээр өнөртэй хамгийн түрүүнд яг сэтгэл татан үнэрийг аваасаа гэж хүсдэг. Тэгээд хамгийн гол нь 200 ширхэг бол дээдлэн үйлдвэрлэдэг. Тэгэхээр нийтэд нь таалагдах үнэр зохион бүтээсэн ч гэсэн тухайн үнэр танд яг энэ үнэр 200 ширхэг байгаа. Та бусдаас өөрийгөө ялгарах, бусдаас өөрийгөө одоо өөрөөр илэрхийлэх боломж бол ерөөсөө миний өнөртэй ус гэж бол би Монгол эмэгтэйчүүд бол хэлмээр байна. Тэгэхээр та 1000 хүнтэй адилхан байх уу эсвэл 200 хүн Монгол улс даяар 200 хүн магадгүй дэлхийд даяар 200 хүн ширхэг үйлдвэрлэж байгаа энэ үнэртэй усыг өөр хэрэглээд бусдаас онцгорох уу гэдэг бол ерөөсөө таны өөрийн сонголт. Ер нь бол 2 янз байгаа. Би яг хүн сургаж аваад ингээд үнэртэн зохион бүтээлгээд ингээд явах бол мэдээж хэрэг илүү үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ нөгөө талаараа бол ингэж үйлдвэрлэснээр энэ бол масс бүтээгдэхүүн бол биш, лакшери бүтээгдэхүүн. Тэгээд үнэртэй ус гэдэг маань өөрөө одоо талах шиг өдөр тутам зарагддаг. Хэдэн мянгаар нь үйлдвэрлээд би хэдэн жилийн хугацаанд ашиг олохоо одоо тооцоолох боломжгүй байдаг учраас аль болох зөөн тоогоор үйлдвэрлээд зөвхөн зорилт хэрэглэгчтэй хүргээд за тэгээд энэ мэдээж Монгол үнэртэй ус гэдгийг одоо гаргах зорилготой. Цаашдын зорилт гэх юм бол за би одоогоор бол Монголд одоо байдаг эфирийн тоснуудыг ашиглаад бүх нот нь Монголоос авч болохоор тэрхүү өнөртэй усыг зохион бүтээх одоо судалгааны ажилдаа орчихсон байгаа. За бид бүхний хамгийн их байдаг одоо чацраг нь байна. За чацрагны тосоор яаж өнөртэй усны нотонд оруулж болох вэ? За дээрэс нь цагаан уулцдаг гэж ярьдаг. Цагаан уулцгийг яаж ашиглаж болох вэ? Наран цэцгийг яаж ашиглаж болох вэ гэх мэтчлээ. Ерөнхийдөө бол зөвхөн Монгол байдаг тэрхүү одоо урамлуудыг ашиглаад нотыг нь гаргаж аваад тэгээд яг Монгол
нотнууд ашигласан өнөртөөс зохион бүтэе гэсэн чин хүсэл зорилготой байгаа. Тэгээд ерөөхдөө бол яг ингэж зохиосон өнөртөөс бас дэлхийд гаргавал илүү сонин содон юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд яг Америкт худалдаж исэн борлуулж исэн туршлагатай учраас бас яг энэ талаар өнөртөөс зохион бүтээж чадах юм бол магадгүй Америкийн зах зээл дээр гарах боломжтой байхаа гэсэн итгэл дүүрэн байгаа да. За ерөөдөө бол Үжин Parfums Mongolia гэдэг Facebook пэйж байгаа. За энэгээр хүргэлт хийлгэж болно. Мөн Shangri-La Mall-ын 3 дахь байрлах цасан брендийн дэлгүүрт зарагдаж байгаа. Тэгээд манай бүтээгдэхүүний хувьд гэх юм бол хоёрхан ширхэг хоёр төрлийн өнөртөөс байгаа учраас бүтэн том дэлгүүрч гэдэг юм уу тэгж борлуулах ямарч боломжгүй. Тэгэхээр бас Монгол брендэд дэмжиж дэлгүүртээ бас борлуулахыг зөвшөөрсөн цасан брэндтэй бас энэ ташрамд баярлалаа гэж хэлье. За ер нь эмэгтэй өнөртөө усны хувьд бол гэх юм 30 мг 153 мянга. За тэгээд эрэгтэй өнөртөө усны хувьд гэх юм 30 мг 148 мянга гэж. За тэгээд яагаад илүү миллиграмаар савлахгүй байгаа юм бэ гэхээр өнөртөө усыг ер нь бол бага миллиграмаар савлвал илүү зүгээр. Тэгээд авч явахд хялбар. Тэгээд манай өнөртөө усны хувьд гэх юм бол хадгалах хугацаа нь бусад усны хувьд арай цөөн 2 жил. Дээрээс нь химийн найрлага арай бага учраас олон жил хэрэглэх бол тохиромжгүй. Бага миллиграмаар савлаад дуусах юм бол мэдээж манай үйлдвэр дээрээс бол манай брендийн нэрийн дэлгүүр дээр ирээд дахиад рефил хийлгэх, дахиад нэмж савлуулах бүрэн боломжтой байдаг. Тэгэх юм бол худалдаж авсан үнээс арай хямдхан үнээр дахиж нэмж хийж савлаж өгдөг. Тэгэхээр би бас нэг зүйлийг хэлмээр санагддаг. Тэр нь юу гэхээр хэрвээ Chanel-ийн ус тоосон бол дахиад л шилээр нь авах шаардлага гарна. Монгол өнөртөө ус аваад хэрэглээд дуусгах юм бол над дээр ирээд дахиад нэмүүлээд авах бүрэн боломжтой. Тэгэхээр магадгүй цацалт нь гарахгүй байлаа гэж бодоход цацалтын солиод өгч юм. За савлгаа нь муу байлаа. Эсвэл ямар нэгэн эвдрэл гэмтэлч гэдэг юм. Ямар нэгэн таалагдахгүй зүйл байх юм бол ирэхэд бид бүх зүйлийг чинь солиод өгөх бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр бас Монголд үйлдвэрлэж байгаагийн давуу тал Монгол хэрэглэгчтэй Монгол өнөртөө усыг та бүхэнд хүргэж байгаагийн давуу тал нь бас тэмдэг байдаг. Монгол усыг залуучуудаа дэмждэг байгаасаа гэж аюу хүсдэг. Залуучуудаа хүсэл мөрөөдлийг дэмждэг байгаасаа гэж хүсдэг. Яагаад тэгэхээр би яг өнөртөөс зохион бүтээе гэдэг бол миний туйлын хүсэл мөрөөдөл биш байсан ч гэсэн ерөөдөө бол ингээд хийж бүтээ зориг гэсэн хүн зогссон хүн алхаж байгаа хүн хоёроо өөр байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр алхаж яваа, алхах гад бизнесээ хөгжүүлэх гэж яваа энэ залуучуудаа дэмждэг. Энэ яг энэ дэмжлэгийн төр нь өөрөө яг олж ондог байгаасаа гэж аюу хүсдэг. Тэгээд одоо ингээд өнөртөө усны зарим нотуудыг гадаадд авчирдаг гэж би сая дурдсан. Тэгэхээр гайлын татвараас эхлээд аюун өндөр байдаг. За тэгээд дээрэс нь ерөөсөө шил, сав бүх зүйл нь гадаадаас хамааралтай байдаг. Тэгэхээр энийг дотооддоо үйлдвэрлэх тэр бүтээгдэхүүн тэр хүмүүсийн дэмждэг байгаасаа тэр дэмжсэн хүмүүсний бодтой амьдрал дээр хөлөө олоод яг энэ бизнесээ цэцгэлүүлдэг байгаасаа гэж аюу хүсдэг. За тэгээд ер нь бол миний хувьд гэх юм бол Монгол улсынхаа эдийн засаг за хөгжил цэцгэлтэнд өөрийн хувь нэмэр гар бие оролцно гэж боддог. Тэгээд яг энэ чиглэлээрээ ч гэсэн гар бие оролцох гээд явж байгаа. За тэгээд миний өнөртөө усны брэндээс гадна би бас хувийн үйл хөдлөх хөрөнгийн менежментийн компани захирал хийдэг. За тэгээд яг энэ хоёр Монголд хөгжөөгөө байгаа салбарыг авч явж байгаа ч гэсэндээ магадгүй хизээний цагт энэ салбар маань Монголдо хөгжөөд илүү их хөгжил цэцгэлтийг бий болгоно хаа гэж боддог. За тэгээд бид бүхний юу гэдэг оюун санаанд гэдэг юм уу өнөртөө ус керний юм гадаад бүтээгдэхүүн ерөөсөө л гадаадаас орж ирдэг. За тэгээд юу гэдэг үнэтэй бүр үнэхээр тэнгэр тулсан үнэтэй ч гэдэг юм нэг тийм хийсвэр сэтгэлийг ингээд оюун ухаанд айлд ингээд суулгачихсан байдаг. Тэгээ ингээд Монгол эмэгтэй хүн Монгол ингээд өнөртөө ус үйлдвэрлэлээ монголчууд чадлаа гэхэлэр яг үнэн үү яг та нар өөртөө хийсэн үү эсвэл тэндээс авчираад ингээд нэр мөрөө тавьчдаг юм уу эсвэл яад ингээд аюу хардл сэрдэлтэй би ингээд байнга тулгарчдаг. Тэгээд яг мэдээж хүн хийж чаддаг зүйлээ хийж чаддаг байна гэдэг бол тэрүүгээр баталж чаддаг байна гэдэг бол маш бахархууштай зүйл байдаг. Тэгэхээр хин ч ирсэн, хинээс ч асуусан байсан би яг нот нь ингэж хийдэг, ингэж бүтээдэг гэдэг бүтэн өөртөө ихтэй байдаг. За тэгээд монголчуудын яг тэр сэтгүүн дээр өнөртөө ус гэдэг бол аюу хол бүтээгдэхүүн л те. Яагаад хол байдаг вэ гэхээр
гадаадаас авчирдаг бүтээгдэхүүн гэж ойлгодог. Тэгэхээр би яг монголчуудаа, монгол эмэгтэйчүүдээ, монгол залуучуудаа зориулаад яг өөрийнхөө өнөртэй усны удирдлагыг зохион байгуулъя гэсэн одоо бодолтой байгаа. Тэгээд мэдээж 100% ширхэг аль аль талтаа 100% ширхэг байгаа бүтээгдэхүүнээр бүх хүнд хүрэхтэй биш. Ямар ч гэсэн монгол өнөртэй усыг хэрэглэж үзье. Монголчууд нэгнийгээ дэмжиж чадаа, эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж чаддаг юм а. Залуучууд бас энэ өнөртэй усыг түрхэд эрэгтэй өнөртэй усыг хэрэглээд үзье гэсэн тэр одоо хэсэг бүлэг зорилттой зах зээлтэй зориулаад нэг өнөртэй усны удирдлагыг өөрийнхөө брендийн удирдлагыг зохион байгуулъя гэж бодож байгаа. Тэгээд тэр үеэр та бүхэнтэйгээ уулзна гэж найдаж байна. Тэгээд бүгдийг хүрэлцэн эрхийг урьж байна. Тодорхой болгоод бас өөрийнхөө үжин Perfumes Mongolia гэсэн Facebook пэйж дээрээ зараа тавих болно. Тэгэхээр бас манай пэйжийг дагаад мэдээлэл цаг тухайд нь аваад яваарай гэж бас хүсэж байна. Тэгээд Монголд өнөртэй усны соёл хөгжихийн төлөө тэгээд энэ соёлд би өөрөө гар бие оролцож байгаа хүний хувьд бас та бүхнийг бас Монгол өнөртэй усаа дэмжээсэй. Монгол өнөртэй устай бүтээгдэхүүнээ бас дэмжиж хамтарч ажилласаа гэж бол хүсэж байна. Тэгээд Монголд өнөртэй усны соёл дэлгэрхийн төлөө